би Багдааныг үлгэр уншиж байсан байхгүй юу? Тэгээ тэр үлгэр дээр олонгууд нэг хаан гардыг. Тэр хаан болонгууд 3 охинтой. Тэгээд тэр 3 охиндоо одоо аян замд яваад аян замаас маш тийм гоё үнэтэй бэлэг надад авчир гэж цагдаг илүү дээ. Тэгсэн чинь ууган охин нь нэг юм үнэтэй хадагч илүү торогч илүү авчираад дараагийн охин болонгууд нэг юм үнэтэй үнэт идэл авчираад отгой охин болонгууд давс авчирдаг байхгүй юу? Тэгсэн чинь хаан нь одоо том хоёр охиныхоо бэлгийг үнэхээр их сайшаасан хэрнээ баг охиноо чи одоо намайг доромжилж давс авчираад байхтээ ингээд давсын нөөрлөн цацаад хөөж байгаа талаар гардаг байхгүй юу? Тэгсэн чинь отгой охиных нь тайлбараар олонгууд ямар ч одоо хоолыг хичээж хийсэн давсгүй бол амтгүй байдэн штэ. Хоол бол одоо амьдралын хамгийн үнэт чухал хэсэг. Гэтэл давсгүй бол тэрхүү үнэт хэсэг юу ч биш болохоор би ингээд чухал гэж бодсон зүйлээ авчирсан маа гэж тайлбарладаг. Тэгээ энэ хэдий үлгэр юм шиг хэрнээ нэрэл бодонгууд давс ямар амьдрал чухал вэ гэдээ нь ойлгомжтой болж байгаа. Тэгээд энэ үлгэртээ миний одоо ярих байгаа ном маш хамааралтай. Яагаад тэгэхээр миний ярих байгаа номын нэр давс заяа. Тэгээд энэ дээр юу гардаг вэ гэхээр давсаар дамжуулаад хүмүүний түүхийг ярьдаг гэсэн. Өөрөөр хэлбэл яг давсыг хэрэгжилж эхэлсэн, давс гаргаж авсантай холбогдуулаад улс үндэстнүүд өөр газар хэрхэн яаж хөгжиж яасан талаар гардаг. За тэгэхээр давсаар дамжуулж бүгдээрээ түүхээр харилцгаая. Би бол давсны одоо хамгийн чухал хэрэгцээг нь хоол амтлах гэж бодож байсан боловч хоолыг хадгалах нь хамгийн анхны, хамгийн чухал бас хамгийн түгээмэл хэрэглээ байсан гэж гардаг. Өөрөөр хэлбэл хоолыг муудахгүй тулд давсалж байгаад одоо манайх орол борцлог гэх юм уу шуудлах гэдэг илүү тийм аргаар бол хүмүүс илүү их давсыг эртний үед ашигладаг байсан юм билээ. За тэгээд та альва хоолыг давсалснараа болонгууд бактерийг устгадаг. Дээрээс нь одоо тухайн хүнсийг хатаагаад дараагийн бактери үүсэх хөгжих замыг нь хааж өгдөг гэх юм уу? Бас нэг сонирхолтой зүйл нь яг давстай адилхан заяа элсэн чихрийг ашиглаад альва хоол хүнсийг муудахгүй байж болдсон байлээ. Тэгэхээр яг нөгөө хоолыг махыг ч юм уу давсалж байгаа шиг элсэн чихээр амталчих юм бол бас яг адилхан үрдэнд хүрдэг. Гэхдээ элсэн чихэртэй мах гэхлээр амар замаа сонсогдож байна. За энэ хүний үзэж байгаагаар олонгод магадгүй эртний египчүүд хамгийн түрүүлж одоо хамгийн анх загсыг давсалж одоо нөөшөлж эхэлсэн байх гэж үздэг. Тэгээ яагаад вэ гэхлээр Египт улсад газар тариалан бол нийл мөрнөөс тэдний одоо хоол хүнс маш ихээр хамааралтай. За тэгээд ихэвчлэн нийл мөрөн үерэлж байж тэд одоо тухайн хуурай газартай хангалттай их ногоо тарих хэмжээний усыг нөөцлөдөг ч юм авч чаддаг. Гэтэл нийл мөрөн бол байнга тэгэж ус дүүрэн устай байгаад байхгүй. Тийм үедээ болонгод хоол хүнсгүй болохгүй тулд загсаа төрүүлж хэрэн бариад давсалж нөөшөлж бэлдээ. За тэгээд нийл мөрөн ус багтаа үед ашигладаг байсан гэж үзэж байгаа. Харин дундад зүүнний Европт яадаг байсан бэ гэхлээр давсаар нөөшөлсөн загсыг одоо дан ганц өсгөлөнгийн үеэр ч юм уу биш хөвчлэн дайн байлдаанд оролцож байгаа цэргүүдтэй нөөш хоол одоо урт аян замыг туулахад нь муудахгүй тулд ашигладаг байсан гэж байгаа. Гэсэн чинь энэ дээр нэг зүйл санаанд орсон юу вэ гэхлээр эртний монголчууд одоо эртний монгол бааtruуд яадаг байсан бэ гэхлээр түүхийн махны хэрчмийг имэйл болоод мориныхоо завсар авчулдаг байсан гэж байгаа. За тэгээд аян замд явахдаа морин мэдээж одоо удаан тавхин мор тавхингууд мэдээж хүлэрнэ штэ. Тэгээ хүлс чинь давстай байдаг. За тэгэнгүүт нөгөө нэг имэйл болоод морины завсар агаа мах яадаг байсан бэ гэхлээр мэдээж цохогдоод давтагдаад их зөөлрөг. Дээрээс нь морины хүсэнд их гоё одоо давслагдаж амт ороод тэгээд аян замд дуусахад бол тухайн мах их зөөлрч гисэн амттай болчихсон байдаг гэж би уншиж байсан. Тэрээ энтэй адилхан цаг хугацаанд дэлхийн өөрөөр өнцөг болно. Яг л нэг л зүйлийг өөрөөр аргаар хийж ясан надад амар гоё санагдсан. За дараагийн давсыг ашиглаж агаад хоол нөөшлөх арга нь болонгууд одоо нөгөө бидний ярьдаг даршилсан өргөс тэмэх даршилсан гэдэг чинь тийм даршлах аргыг бол их ашигладаг. Өөрөөр хэлбэл альва хоол хүнс ямар нэгэн хүчил төрөгчийн нөлөөнд авталгүйгээр ихэвчлэн тийм цавтай, тагтай савн дотор байснараа илүү удаан хугацаанд хадгалагддаг байсан гэж байгаа. За эртний хятад болонгууд яг даршилсан ногоог хамгийн ашиглаж эхэлсэн байх гэж үздэг. Тэгээд ихэвчлэн болонгууд шар бурцгийг хамгийн түрүүлж даршилж үзээ. Тэгээд дараа нь өөр ногоонуудыг даршилж эхэлсэн гэж үздэг. Харин тэр цаг үед болонгууд Европчууд байцааг даршилж нөгөө sauerkraut гэдэг одоо хүртэл зардаг штеп. Тийм даршилсан байцааг хийддэг байсан. Тэгээд ихэвчлэн нөгөө Европчны эрсдэс уур амьсгалтай болохоор тийм хөтөө өвлөд авахт нь тусалдаг байсан. Тэгээд дээрээс нь даршилсан байцаанд маш ихээр витамин С агуулгадаг. Тэгэнгүүт нөгөө Европчууд чинь заваар одоо хөлөг онгоцоор их явдаг байсан шүү дээ. Тэр үед
витамин С-ний дутагдлаас болоод нэг юм одоо хүний буйл ихээр цус алддаг нэг юм сонио өвчин гардаг байсан. Тэрнээс сэргийлдэг байсан болохоор яг газар дээр байгаа хүмүүс гэхээс илүүтэйгүр тэр завиар хөлөг онгоцоор аялж байгаа хүмүүс тэгж дарслан байгаа авч явах тохиолдол маш их байсан мөлий. За мэдээж давсны дараагийн өөрөг болонгод хоолыг амтлаа. Тэгээ давс яаж хоолыг амттай болгодог вэ гэхлээр давсны дотор агуулгадж байгаа бодисууд нь нэг тийм гашуун амтыг устгадаг гэх нь давсчин гашуун штэ. Гэхдээ одоо жимс ногоон цаанаас нь байдаг нэг тийм витамины болон антиоксидантын тийм сонин гашуун амтыг давс дарж өгдөг. Тэгснээрээ илүү амттай болгодог. Тэгээ тийм болохоор эртний шивэдэд юу гэж үздэг байсан бэ гэхлээр аливаа хоолыг чихэр болон давсаар цугтай амталчих юм бол давс нь чихэрний амтыг илүү ихээр гаргаж өгдөг гэж үздэг байсан. Тийм болохоор тэд одоо загсыг амталтаа давсаарч тэр хэлсэн чихрээр тэр цогтон амталдаг. Тэгээ хүмүүс шууд нөгөө нэг одоогийн шиг бид нар шиг одоо давсан ширхгийг хоол руугаа хийхгүйгээр юу ашигладаг гэсэн бэ гэхлээр нөгөө өмнө хоолыг альва хүнсийг нөөшөж даршилдаг байсан гэсэн шүү дээ. Тэргүй тийм даршилсан шүүсээ хоолнд даршлах тохиолдол маш их байсан. Тэгэхээр одоо жишээ нь альва хүнсийн ногоог даршиллаа. Одоо тэгээд яг даршил дуусан гут нь тэрхүү шүүсийг нь одоо хоолны соус маягаар ашигладаг байсан гэсэн. Тэгээ яагаад одоогийн бидний хэрэглэдэг шиг нунтаг давсыг хэрэглэдэггүй юм бэ гэхлээр угаасаа нөгөө маха хоолоо нөөшлөхдөө хөргөгч байхгүй юм гэн давс ашиглаж гисэн. Тэгэнгүүт угаасаа давстай хоолнд нэмээд давсыг шаардлага ерөөсөө байгаагүй. Тэгвэл эртний хүмүүс давсааг хаанаас олдог байсан бэ гэхлээр нэгт мэдээж уснаас буюу далай тэгээ зарим нэгэн тийм давсархаг нуураас авдаг байсан байгаа. За нэг бол оронгод газар доор байдаг тийм давсны чулуун давсыг ашигладаг. Эсвэл зарим тохиолдолд зарим одоо уулзрахаг бүсэнд уул нь өөрөө тийм давсрагч чулуу ихтэй байх тохиолдол их байдаг байсан. Тэгээ намын зохиолч үзэж байгаагаар болонгууд хамгийн одоо түгээмэл болоод хамгийн анх хүмүүсийн ашигласан арга нь юу вэ гэхлээр одоо далайн ч юм уу тийм давсархаг нуурын усыг нар хатаагаад за тэгээд тэр давстай ус нь хатаараа давсаа үлдэн штэ. Тэрхүү тэр хатсан давсыг нь ашигладаг байсан гэж үзсэн. Тэгээ бүр манай эртний өмнөх 6000 жилийн өмнөөс одоо эртний хятадууд яадаг гэсэн бэ гэхлээр 100 болоод далайн тэр төвшин далайн гинэ тийм одоо давсархаг зүйлийн төвшин багсаад эхлэнгүүт нь тэгээд давсаа цуглуулдаг. Тэгээд аамда яадаг басан бэ гэхлээр тийм жижигхэн хиймэл цөөрөн үүсгээд тэгээд тэндээсээ давсаа олборлож эхэлсэн. Дараагийн арга нь болонгууд нөгөө газар дор байгаа давсыг яадаг басан бэ гэхлээр нэг одоогийнхоор бол турбаа гэх юм уу тийм хүндий ямар нэгэн зүйлийг ашиглаж байгаад гаргаж авдаг байсан. За тэгээд үүнийг хятадууд айгу мундаг гэдэг байсан. Ягаад л хятад маш ихээр бамбуу буюу хус ургадаг. Тэгээ хулчин болонгоо дотроо хүндий учраас үүнд маш ихээр тохирдог. Харин дундад зүүн тэрхүү арганд хэрхэн одоо сайжирсан бэ гэхлээр хүмүүс ээжтэй те одоо ус газар доор дамжуулаад одоо газар доор ус явуулаад за тэгээд тухайн ус нь давсны уусмал болонгууд буцаж гаргаж аваад тэрийг хатаач эхэлсэн гэх юм уу. Тэгээд давсыг гаргаж эхэлсэн байгаа. Тэгээд энэ тийм амар чухал мэдээлэл юм уу гэхлээр яг тэр давсыг одоо газраас олборлдог байсан аргаар одоо бид юу олборлдог вэ гэхлээр газрын тосыг тэгэж олборлдог. Тэгэхээр газрын тосны одоо технологийн эхлэл нь давстай холбоотой. Тэгэхээр давс хэрвээ бид нар олборлож эхлэх бол газрын тостай болооч юу, газрын тос байгааг бол бид нэр ийм олон технологитой болооч юу гүч юу. За тэгээд давсыг бас дан ганц хоолнд ашиглахгүйгээр өөр олон зүйл технологийн хувьд маш ихээр дэвшлиг авчирсан. За хамгийн наад зах нь гэх юм бол манай Монгол өвөл олонгоо зам хэлтгаатай болдог. Тэр яадаг вүлээ? Бид нар давс цацыг замынхаа хөдөлгөөнийг гайг болгохтой яг тэрнтэй адилханаар өмнө яадаг байсан бэ гэхэл эртний Египтүүд гэхэд одоо мөми гараа амар алдартай штэ. Тэгэхээр мөмиг хэрхий хийдэг байсан бэ гэхэлэр давсыг ашигладаг байсан байгаа. За тэгээд эртний хятадууд гэхэд давсны одоо нэгэн төрлийн уусмлыг ашиглаж байгаад дан павд буюу дарь үйлдвэрлэж эхэлсэн. За тэгээд дарь гэдэг чинь мэдээж буу хийн гэсэн үг. Тэгэхээр бүр тийм зэвсэгтэй хүртэл холбоотой болоо явчихж байгаа. Гэхдээ одоо тэгэж одоо дарийг хийхдээ давс ашигладаггүй ч гэсэн одоо юунд ашигладаг вэ гэхэлэр хортон шавж устгах бодис байдаг ч тиймэрхүү зүйлд ашигладаг ч юм уу. Эсвэл нөгөө нэг юу гэдэг штэ. Салютыг хийхдээ бас ашигладаг гэж байгаа. За гэхдээ бас ингээд давс дандаа сайн сайхныг авчирсан юм уу гэхээр бас үгүй нөгөө талаараа давсыг хэд их үйлдвэрснээсээ болоод байгаль орчин хордоод одоо мууцсан тохиолдол байдаг. Тэрний нэгэн жишээ гэх юм бол Английн жишээр гэдэг одоо мууч хэсэг байсан юм байл да. Тэгээ тэр олонгууд Английн хамгийн том давс үйлдвэрлэдэг газруудын нэг байсан юм байна. За гэхдээ
17 дугаар зуун гэхэд одоо тухайн хэсэг ямар ч баг ой модгүй болж таарсан. Тэгээ ой мод давстай ямар холбоотой юм бэ гэхлээр нөгөө нэг юм давсны уусмал гаргаж аваад тэрийгээ маш ихээр одоо буцалгаж давсаа гаргаж авна шүү дээ уусмалаа тагаар. Тэхийн тулд тэд маш ихээр мод ашиглаж гал хараадаг байсан. Тэгээ тэрнийхээ төлөө маш ихээр ой модыг үгүй болгож байсан. За тэгээ тэрнээсээ болоод бас агаарын бохирдолтой болж эхэлсэн гэж байгаа. Тэгээ 1800 оны сүүлээр гэхэд бол мод ашиглахгүй ч гэсэн нүүрс ашиглаж эхлээд тэрнээсээ болоод яг одоогийн Монголын нөгөө өвлийн цагаагаар шиг тийм нүүгэлцэн саарл болж исэн гэсэн түүхийн тэмдэглэл байд юм билээ. Тэгээ дээрэс нь нэг хүмүүсийн ерөөсө төсөөлөөгүй нэгэн аюул гарч ирсэн юу вэ гэхлээр синкхол гэдэг нь шүү дээ. За хэрвээ тэр нь юу вэ гэдгийг мэдэхгүй байх юм бол нэг юм генет асар том нүх газарт үүсчин гэсэн үг. Тэгээ яасан бэ гэхлээр газар доороос хэтэрхий их давс олдсоор байгаад тухайн газар хүндэрөө гэх юм уу. Тэгээ зөв зүгээрээ жисна генет тийм асар том нүх газарт үүсчдэг тийм тохиолдол байдаг. Тэгээ 1800-аад оны ихээр олонгууд тэгж маш ихээр нүд үсээд тэгээд 90 50 амьдарч байсан хүмүүс болоод одоо маш олон байшингууд нураад унаад хүмүүсийн амь ярьсан тохиолдол гарч исэн билээ. За гэхдээ л давс бол хүмүүсийн хүн төрлийн түүхэнд тэгэхээр нөлөө үзүүлсэн хэвээрээ. За яагаад вэ гэхлээр нөгөө нэг дээр үед чинь хүмүүс худалдаа наймааг улс төв дамжиж ихээр хийдэг байсан л дээ. Тэгэхээр хамгийн ихээр зарддаг, хамгийн ихээр авч явдаг байсан барааны нэг гэх юм бол мэдээж давс байсан. Тэгээ яагаад вэ гэхлээр бүх улсууд бол давстай ойрхон ч юм уу давсны их усүдтэй ойролцоол амьдэрдэггүй. Тэгсэн хэрнээ хүн болгоно хоол идэж амьд явах хэрэгцээ бол байгаад байдаг. Тийм болохоор нөгөө нэг далаатай ч юм уу те давсны уурхатай ойролцоо байгаа хүмүүс нь давсаа тийм одоо бороо ихтэй чиг ихтэй газар руу зөөж тэгэж худалдаа наймаа хөгцсөн магадaltaй гэж үздэг юм билээ. За тэгээ мэдээж худалдаа наймаа хийж байгаа юм чинь үнийг адагаад эзэн засгийн сайн нөлөөг тухайн улстай авчирна. Тэгээ манайхтай хамгийн ойрхон жишээ гэх юм бол нөгөө цагаан хэрэм байдэн штэ. Тэгэнгүүт энэхүү цохилч үзэж байгаагаар болонгууд цагаан хэрэмийг барихад мэдээж маш их хэмжээний хөрөнгө хэрэгтэй тийм ээ. Тэгэнгүүт тухайн үеийн хятадын гүрэн одоо давсны монополийг үүсгэж чадсан байсан болохоор тэрнээс олсон ашгаа тэгвэл цагаан хэрмийг барихад санхүүжүүлсэн гэж үздэг юм билээ. Тэгээ дан ганц мөнгө гэхээсээ илүүтэйгээр давс ихтэй газрыг колоничлж одоо илүү ихээр эзлэх тохиолдол их гарч ирж байсан. Наад захын жишээ гэх юм бол одоо их британчууд Карибын хэсгийн орнуудыг бол эзэлж тэндээсээ давс олж ирдэг байсан гэж байгаа. За тэгээд энэ бас мэдээж бас дахиад сул талтай яагаад вэ гэхлээр тэгэж эзлэгдсэн одоо улс гүрэн буцаж бас удаан үүсэх магадлал тэгэхээр бүр давснаас болж ерөнхийдөө удаан үүсэн гэж хэлэхэд бараг л хэлсдэхгүй. Одоо жишээ нь гэх юм бол энэтхэг улс Англи улсын колонд байсан шүү дээ. Тэгэнгүүт энэтхэг бол нэлээд давс хийх одоо боломжтой давсны уурхай ихтэй газар тооцогддог. Тэгэнгүүт британчууд айж эхэлсэн гинэ. За ингээд одоо энэтхэгчүүд чинь сайхан давсаа ихээр хийгээд тэгээд бус улсууд руу зараад тэгээд одоо манай колоноос гарах хэмжээний чадaltaй болчихгүй гэсэн айснаасаа болоод их Британи улс бол тэнд давсны монополчлол зарлаад тэндээс гарч ирж байгаа үйлдвэрлэж гарч ирж байгаа бүх одоо энтэг давсыг британчууд эзэмшнэ гэсэн тийм одоо сонин хууль шиг зүйл гаргаж исэн. Тэгээд тэрнээсээ болоод нөгөө давс холбогдлолтод ажиллаж байсан энэтэг ажилчид босоод тэмцээд 1817 онд одоо тэгэж бослог гаргаж исэн бэлээ. Тэгээд их британчууд нөгөө давс холбогдлолтод маш их хэмжээний татвараа ногдуулаад тэрийг нь эсэргүүцсэн энэтхэг ажилчид одоо бослог гарангуут нь тэрийг их британчууд хүлээн зөвшөөрөхгүй. Тэрнээсээ болоод урт удаан хугацаанд тухайн хоёр улс бол зөвшөөрөд хүрч чадахгүй явж байсан. Тэгээд үүнийг анзаарсан Махатма Ганди одоо хөдөлгөөн эхлүүлээд тэрхүү хөдөлгөөний эхлэл нь энэтхэг улс бол бие даасан улс болох колоничлоос гарах эхлэл болсон гэж үздэг. Тэгээ ингээ бодохоор бол давсны түүхийг сайн судлах юм бол баг улс үндэстнүүдийн түүхийг бүгдийг судлаж байгаадаа ялгаа байхгүй юм шиг санагдсан. За тэгээд хэдий товчилж ярьсан ч гэсэн та нэг миний хэлгээд байгаа санааг ойлгосон байхаа гэж бодчихъя.